одоо гадаад эксперт, гадаад мэрэгчлэлтэнгээс айдаг зүйлээ одоо болох ёстой. Бид чадахгүй бол гадны мэрэгчлэнгүүдийг авчрах ёстой, ажилуулах ёстой, цалин өгөх ёстой. Тэгэхгүй бол нөгөө нэг хүнээр юм хийхгүй, хийх хүнийг ажилуулахгүй. Тэр нөө тангадын хараал гэдэг шиг те өөрөө юм хийхгүй, хийдэг хүнийг ажилуулахгүй. Мөнгө байхгүй, хөрөнгө оруулалт хийхлээр хийлгэхгүй. Нэг ийм байдалтай одоо асуудал дээр одоо энэ парламент бол бидүүн шинжилгээ хийж чадах юм байна гэж бас бодоод энэ том төслүүд дээр ч гэсэн. Тэгэл нэг ордон тойроод жагсахлаар л нэг 20 хүн төсөл болгон дээр жагсаж идэг. Тэгээд дундаас нь мөнгө авч идэг. Тэгээд мессеж бичээд айлгаж идэг. Тэг ийм нөхдүүдээс айгаад байвал улс яаж үргэлжлэх? Тийм учраас хотын асуудлыг ч гэсэн шийдийгвэл одоо энэ эргэцэн орчин түрүүн үнэн ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжихгүй бол энэ тэгэл ялтай л байх ёстой шүү дээ. Тэгэхгүй л ерөнхий төлөвлөгөө батлаад яах юм? Тийм учраас ийм асуудлуудаа хэдүүлээ энэ 2040-ийн хүрээнд цогц байдлаар ярья.